нэг юмыг зөв ойлгох. Энэ заримч буруу ойлгох. Ардчил гэдэг бол нөгөө нэгнээсээ сонзон авч нэгийг дарж ялж алж утааж гарахыг хэлдэг байхгүй. Нэгнтэйгээ ярьж асуудлын шийдлийг олж учраа олцохыг хэлдэг шүү дээ. Тийм биз дээ. Монголчууд бие биенээ хэдмэгдүүлж устгаж дарж алж хангалттай болсоо одоо болио. Энийг Чингис хаан ойлгосон шүү дээ. Энийг Монголын тарихтай толгойлоо тэр Монголоо гэдэг байсан тэр хүмүүс ойлгосон шүү. Үндэсний бодлогын хорооны гишүүд зүгээр дахиж хэлэхэд та нар улс төр гэдэг ингээд энэ нийгмийн амьдралд оролцох гэж явж байгаа. Би үнэхээр баярлж. Ингээд ирээд сууж байгаад би баярлж. Ганц юмыг ойлгоо. Та нар өөрсдөө намтраа бичиж. Энэ хорвоогоос явхад нэг 3 өгүүлбэр, 3 сайн үг та нарын нэрээр хэн хэлэх үү? Энэ ардчлалын төлөө, энэ хичээлний төлөө яаж зүтгэж ийсэн? Монголын нэрийг гаргах гэж яаж явсан юм? Та нар өөрсдөө бичнэ. Хүн өөрийнхөө зам мөрийг хүн өөрөө мөрөө гаргадаг шүү дээ. Хүний мөр үлддэг болсон цаг байхгүй да. Тэгэхээр би оролц гэж хэлмээр. Монголын ардчилсан намын шинэ нүүр царай болов доо. Ялгаатай нүүр царай боловч дээ. Энэ итгэлийг аваач. Зүгээр энд одоо сонгуулийн хууль сонгуул Монгол гэдэг бол зүгээр жок гэж ярьдаг шүү дээ. Laughing stock гэж юу гэсэн үг. Энэ зүгээр л энэ бол зүгээр л инээдэмтэй юм болсон шүү дээ Монголд. 2016 онд ардчилсан намаас наадзах нь 20-с дээш гишүүн гарах боломжтой байсан. Наадвч бүр ярьжсэн биз дээ. За 9-ийг гаргана гэх. Тэр 9 бүр тасарчээд хэдэн мянгаар тасарчээд яаж та нар өөрсдөө ажил мэдж байгаа. 2020 онд ардчилснаас би харахад 30-аас дээш гишүүн гарах боломжтой байсан. Одоо би эргээд бичгээ харж байгаа. Би 37-аас 43-гээ тавьсан сууж байгаа шүү. Би тэгж итгэжсэн. Гэтэл энэний шиг ингээд утгагүй бүртлээ дамжуулаад утгагүй болгож мэдж байгаа ч тийм. Ард түмнийг ядуу байлгаад ядуучуудынхаа уламжийн дэмжлэгийг авдаг аргыг коммунист арга гэдгийг, социалист арга гэдгийг ард түмний боломжийг эрх баригчд нь булааж, хувааж иддэг аргыг коммунизм гэдэг байна. Яг энэ замаар явж. Ядуу байлгаад ядуудынхаа дэмжлэгийг авдаг. Тэр нэг хэдэн одоо нэг өгдөг тараадаг бараа хэдэн төгрөг. Тэр надад чи юу гэж ярьж байгаа. Тэр зарим нэр томьёоч бүр аль 2000 оны үед ард түмний дунд яригдчихсэн юм байна. Тэр өгнөө. Тэднийхэн өгнөө. Яаж энэ Монголын ард түмнийг доромжилж байна? 70 жил эдгээр доромжилсан шүү дээ. 70 жилээс цааш нэг жил доромжлуулмааргүй байна гэж 1990 онд Монголын ард түмэн боссон биз. Эдгээр ингээд дахиад доромжлоо сууна гэж бодож байна. Энэ ордонтой өргөөтэйгөө суудалтайгаа Монголын ард түмэн аваа хайх байхгүй. Гэхдээ эдгээр тэр бүртгэлээр дамжуул, тэр ядуу зүдүү улсуудын саналаар дамжуулж авах гэж юу үнцөө, юу засаг, юу вэ? Сонгуульч нь ингээд жок болчиход байна. Сонгуульч онгоо болчиход байна. Энийг шаарддаг юм. Хулгайлж аваад байна. Энэ бүртгэлч онгоо болчихсон шүү дээ. Нэг айдын нэрнээр 20 хэдээр, 30 хэдээр, 10 хэдээр хүний нэр бичсэн суулж байгаа шүү. Бүх айдыг улаан цагаанаар нь ялгаа бичсэн байгаа үстэй мэднэ үстэй тийм ээ. Бүр хүүхдүүдийг оруулаад энэ нь тийм юм гээд энэ тамга зүгээд ингээд бичсэн байгаа шүү. Тэгэхээр нэг юмыг ойлгоо. Эхний шийдэл бол миний ойлгож байгаагаар ардчилсан нам нэгдэж нэгтрэх. Ер нь яаж энэ ард түмний итгэлийг олдгийг энэ эрх баригчдын хувилдаа бий. Энэ дотроо явж байгаа хувилдааныг ч гэсэн илчилж өөдөөс нь салаач өгч тэмцэж байж ард түмний итгэлийг олдог байхгүй да. Юу юм суугаад би тэгжээ ямар их юм бэ? Тийм байхгүй шүү дээ. Тийм хүмүүст итгэдэггүй шүү дээ. Ард түмэн мэдж байгаа шүү. Ард түмэн өөр улсуудыг сонгодог баг. Тэгээд тэд нар гарч ирээд эргүүлээд ард түмнийг алж идэг. Тэгэхээр бид нар тэхгүй гэдгийг яаж энэ Монголын ард түмэнд ойлгуулах гэдэг юм. Энэ бүлэг одоо энэ бүлгээ тойроод нийлэх хэрэгтэй. Манай гишүүд бүгднтэй нь уулзъя гэж хэлсэн шүү. Энэ эрдэнэс уулзъя гэж хэлсэн. Энэ Баттулгаас уулзъя гэж хэлсэн.
Тэр хажууд нь явж байгаа тэр алтан үеигч оруулаад байна. Тийм биз дээ. Гэхдээ өнөөдөр энд эрдэнэ гарч ирээд би энэ намайг ингэж нэгдэх гэж байгаамаа. Би тийм юмд өгөхгүй энэ төр гэж тэхий бол би ингэж нийлүүлэх гэж. Би энэ шуумжаа хоосон тавилаа. Би өршөөлөө. Би энэ бүх бодож юм залгилаа. Ишүүдээ ард түмээ. Энэ баттууд тэгээ яриа зогсож явах ёстой юм. Тийм биз дээ. Та нар тэр яриаг энд хийж явах ёстой. Хаана вэ тэр? Тэр эмэгтэйчүүдийн байгуул хайцсан залуучууд ахмадын байгуул. Тэр намын эмэгтэйчүүд гэдэг өөрсдийн хүн амьтан тавилаа гэдэг бол энэ ардчлалын төлөө Монгол аврахын төлөө залуучууд нийлж өөр нэр өгөлтэй яадаг уулзаач оролцооч хөдөлмөр үнэлэгддэг байхгүй да залуучуудаа энэ тэгэхэд тэгээ гүйж явсан шүү. Би дараа урээгүй. Би дараа ингээгүй. Бүгд би шиг бай. За юу. Бүгдээр оролцоо. Хөөе, ардчлал намын гişүүдээ өөрсдөө санаачлал гүйгэж дээ. Энэ бүх боломж байгаа. Кэнээс та нар зөвшөөрөл авахгүй. Кэнээс та нар гүйж явах гэдэг юм бэ? Миний бодлоор бол та нар оролцохгүй бол энд бол оролцоо байхгүй.